Хүрээ амарчих газар 28 хүртэлх хоногтоо нэраад харьяалал харгалзахгүй үзлэг хийж зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлж байдаг. За үзлэгт орж байгаа нэраа хүүхдүүдийн дийлэнх нь шарлалтын шинж тэмдэг илэрч байгааг эмч нар онцолж байна. Манай энэ болохоор нэрээ амбулатор онцлог гэхгүй амбулаторын өрөө. Энэ болохоор 0-28 хоногтой бүх нэрээ гэж үзлэг зөвлөгөөж шаардлагатай бол эмчилгээ хийдэг газар байгаа. Гэхдээ манай амбулатор бол яг өдрийн цагаар завьртай хүүхдээ эмчилгээгээ хийгээд зөвлөгөөг нөгөөд явуулах газар байгаа. Тэгээд хэрвээ шаардлагатай гэж үзвэл харин авцгүйгээр ойрхон хүмүүс ч гэсэн шаардлагатай бол 0-28 хоногтой нэрээд бол нэрээр үзлэг хийлгээ зөвлөгөө авч болно. Манайхаар үйлдвэрлэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бол яг шаардлагатай байдаг. Хоёрдугаар нь гиз дүүрэнгтэй хүүхдүүд нэлээх ирдэг. Энэ болохоор яг нэг буруу амлалтсан, хоолцсондоо хүүхдэд дутуу хэрхрүүлдэг. Тэрнээс амаараад дүүрэнгтэй хүүхдүүд нэлээх ирж үзэж зөвлөгөө авдаг. Тэгээд гиз дүүрэнгтэй хүүхд чинь нэг мөөмдө жоохон дургу, уйланхаа жоохон зөөрхтэй байдаг хгүй. Тэр хүүхдүүд нэлээх ирж зөвлөгөө авдаг.